За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Сонор хэлэн англи хэлний сургуулийн төвс Icon цэгийн хамтран явуулж байгаа англи хэлний ээлжид сурал хичээлийн 8 дахь хичээл инхүү эхлэж байна. За өнөөдрийн хичээлээр бид нар to have үүлгийн тухай, to have үүлгийн хувирал, цагийн хувирлууд, биеэр хувирал мөн дүрм дээр яаж хэрэглэгдэх тухай багш та бүхэнд зааж өгөхөөр бэлтлээ. За ингэж хичээлд орцгоё. To have. Have гэдэг үгийн тухай үйл үгийн тухай бүгд авчирсан. To have гэсэн үйл үг маань монгол хэлнээ орчуулгахдаа яг яаж орчуулгадах вэ? Мэдээд аваарай. Байдаг, байгаа, би, тай. За ингэж орчуулдаг. Өөрөөр хэлбэл чамд төлхөрчин байдаг юм уу? Чамд энэ үрийн төлхөр байдаг юм уу? Хэрвээ тийм бол тийм ээ байдаг. Чамд төлхөр байгаа юу? Байгаа. Чамд төлхөр бий юу? Би. Чи төлхөртэй юу? Төлхөртэй. Чамд машин байдаг юм уу? Байдаг. Чамд машин байгаа юу? Байгаа. Чамд машин бий юу? Би. Чи машинтай, машинтай. Өөрөөр хэлбэл одоо энэ дөрвөн янзаар орчуулж харагдаж байгаа боловч нэг утгатай гэдэг багш ингээд тайлбарлалаа. За to have гэдэг нь одоо монгол хэлний байдаг, байгаа, би, тай гэж орчуулдаг. Хувирал нь болохоор нэгдүгээрт нь цагаар хувирдаг, хоёрдугаарт нь биеэр хувирдаг. За тэгээд хамгийн гол ойлгож мэдэж авах хэрэгтэй зүйл маань юу вэ гэхээр тэр to be дээр бас бид нар одоо нөгөө байгаа гэж үзчихсэн шүү дээ. Тэгвэл to be-гээс ялгагдах гол онцлог юу вэ гэхээр to have гэдэг үйл үг маань эзэмшлийг илэрхийлдэг хамгийн чухал гол онцлог юм гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл одоо эзэмшил гэж юу яриад байгаа юм гэхээр хэн нэгэн хүнд эсвэл одоо ямар нэг юмд ямар нэг юм байгаа тухайн зүйлийг эзэмшлэх тухай илэрхийлэх юм бол ярих юм бол энэ have гэдэг үйл үгийг хэрэглэдэг юм байна гэдэг бүгдээ ойлгоод аваарай. За ингээд have гэдэг үйл үгээ бүгдээ цагаар хөргөж үзье. Цаг нь одоо мэдээж нөгөө одоо цаг, өнгөрсөн цаг, ирээдүйн цагаар to have гэдэг үйл үг маань хэрхэн яаж хөрөх вэ гэдгийг зааж өгч байна. Анхаарлаа хандуулаад сайн ойлгоод аваарай. За одоо цаг. Present. Одоо цагаар энэ have гэдэг үйл үг маань хувирахтаа хоёр янзын хэлбэртэй болдог. Have, has. Have, has. За энэ have, has гэдэг энэ үг маань одоо цагаар хөрж байгаа учраас орчуулга нь байдаг, байгаа, би, тай гэж орчуулагдана. Өөрөөр хэлбэл have гэдэг үг маань одоо цаг дээр хувирахтаа ийм хоёр хэлбэрээр хувирдаг байна. Have, has бол. За өнгөрсөн цагаар have, has маань одоо өнгөрсөн цагаар ямар хэлбэртэй болдог юм бэ? Өнгөрсөн цагаар яаж хувирдаг юм бэ гэвэл have, has нь өнгөрсөн цагаар ийм бол had гэдэг нь байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүнд ямар нэг юмд ямар нэг юм байсан тухай өнгөрсөн цаг дээр ярих бол have, has өнгөрсөн цагийг had гэсэн юм хувирлаар хургаж хэрэгэлдэг байна. Have, has нь монгол хэлний орчуулгахдаа байдаг, байгаа, би, тай буюу have, has нь байдаг гэж орчуулагдчихсан бол had нь байсан гэж орчуулагдана. Өөрөөр хэлбэл надад тийм юм байсан, түүнд тийм юм байсан, бид нар урд нь тийм юмтай байсан гэж ингэж орчуулагддаг байна. За одоо цаг өнгөрсөн цагийн хувирлыг бүгд үзлээ. Одоо ирээдүйн цагаар яаж өөрт юм бэ? Өөрөөр хэлбэл энэ have гэдэг үгийн хувирлыг цагаар хувиргаж өгсөн зааж байна. Одоо цагаар болохоор have, has өнгөрсөн цаг дээр had. За тэгвэл ирээдүйн цаг дээр have, has, have нь яаж хувирах вэ гэхээр will have болно.
will have. За тэгвэл will have гэдгийг монголоор орчуулбал болно. Өөрөөр хэлбэл тийм юмтай болно, ийм юмтай болно гэж хэлбэл will have гэсэн ийм хувиралтай болно. За тэгэхээр энэ хараа have гэдэг үг маань одоо өнгөрсөн ирээдүйн цагаар хувирахаар ямар хэлбэртэй болдгийм бэ гэдгийг дахиад бүгд нэг харъя. Have нь одоо цаг дээр have has гэсэн ингэж хувирах нь одоо цаг дээр ийм хувиралтай болдог байна. Have has-ыг монгол хэлний орчуулбал байдаг, байгаа гэж орчуулагдана. За тэгвэл have гэсэн үйл үг маань өнгөрсөн цаг дээр хувирах дээр had гэсэн хувиралтай болно. Had гэсэн одоо энэ өнгөрсөн цагийн хувирлыг монгол хэлнээр байсан гэж орчуулдаг. Байсан. За тэгвэл have гэсэн одоо үйл үг маань ирээдүйн цаг дээр яаж хувирах вэ гэвэл will have гэсэн хувиралтай бол will have. Will have гэдэг монгол хэлний орчуулбал болно. Өөрөөр хэлбэл тийм юмтай болно, ийм юмтай болно гэж ингэж орчуулдаг юм байна. За ингээд жишээн дээр бүгд авчирсан. Би машинтай гэж хэлээ. Өөрөөр хэлбэл надад машин байгаа. Тэгвэл I have a car. За энэ монгол хэлний орчуулбал надад машин байдаг гэж орчуулж болно. Би машинтай гэж орчуулж болно. Надад машин байгаа гэж орчуулж болно. I have a car. Өөрөлд have гэдэг нь одоо цаг орчуулж байгаа гэсэн. Яа тэгвэл have одоо цагийн хэлбэр одоо цагийн хувирал учраас have. За тэгвэл I have a car гэдэг надад машин байгаа гэсэн үгээрийг өнгөрсөн цагаар хувирах гэж байна. Өөрөөр хэлбэл have нь өнгөрсөн цаг дээр болох төр had гэсэн хувиралтай болно. Одоо нэг үйлдвэрт үзэвгээрэй. Би машинтай байсан. Урд нь би машинтай байсан. Надад машин байсан гэж хэлбэл I had a car гэж. Энэ бол өмнө ямар нэг юмтай байсан тухай өгүүлбэл had гэсэн ийм туслах хэлбэрийг хэрэглэдэг байна. I had a car. Би машинтай байсан. Тэгэхээр энэ хоёр дээр ялгаа юу гэхээр нэг нь одоо цаг дээр яриад байна. Одоо өөрт байгаа зүйлийн тухай ярил have гэсэн үйл үг хэрэглэх юм байна. Өмнө нь байсан зүйлийнхаа тухай ярил had гэсэн ийм үйл үг хэрэглэх нэ. Өөрөөр хэлбэл have-ийн өнгөрсөн цаг нь бол had юм аа. За тэгвэл одоо бүгд би машинтай болно гэж хэлж байна. Би машинтай болно. Тэгвэл I will have a car. Боёо одоо удахгүй би машинтай болно. Ямар нэгэн юмтай болох, ирээдүйд ямар нэгэн юмтай болох, ямар нэгэн юмыг одоо өөр юм болгох гэдэг ч юм уу тийм ээ. Ийм зүйлийн тухай ийм утгаар илэрхийлвэл will have гэсэн. Ийм to have гэдэг үйл үгийн ирээдүйн цагийн хэлбэрийг хэрэглэж тухайн санааг англи хэлбэрээр илэрхийлэх юм байна. I will have a car. За ингээд have гэдэг үйл үгийн одоо цаг, өнгөрсөн цаг, одоо цаг, өнгөрсөн цаг, ирээдүйн цагийн хувирлыг ингээд бүгдээр үзлээ. За энэ дээр ингээд харъя. Have гэдэг одоо үйл үгийн одоо цагийн хувирал маань хоёр янзын хэлбэртэй байна. Хоёр янзын хэлбэртэй. Have, has. За have, has дээр яадаг вэ гэхээр бээр хувирахтаа мэдээж одоо ямар үед нь have-ыг хэрэглэх вэ, ямар үед нь has-ыг хэрэглэх вэ гэдэг ийм асуулт гарч ирнэ. За тэгвэл энэ асуултанд хариулъя. Have нь 3 дугаар биеэс бусад биеүүдэд, 3 дугаар биеийн ганц тооноос бусад биеүүдэд have гэсэн энэ үйл үг нь хэрэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл би машинтай гэвэл I have a car. Тэгвэл чамд машин байдгаа гэж хэлээ. Тэгвэл you have a car. Чамд машин байдаг гэж байна. За тэгвэл одоо биднэрт машин байгаа гэж хэлээ. Бид нар машинтай. We have a car. Ингэж л одоо. Тэд нар машинтай гэвэл they have a car. За тэгвэл 3 дугаар биеийн ганц тоо болох he
she, it дээр яах вэ гэвэл I, you, we they дээр бол have байсан шүү дээ. I have, you have, we have, they have. За тэгвэл have гэсэн хэлбэр маань I, you, we, they гэсэн энэ үүлийн эзнүүдийн араас буюу 3 дугаар биеийн ганц тооноос бусад биеийн төлөөнүүдийн араас have нордог бол 3 дугаар биеийн ганц тооны араас have гэсэн хэлбэр нь биш has гэсэн хэлбэр нь орно. Энийг маш сайн анхаарал ойлгоод аваарай. Өөрөөр хэлбэл тэр эрэгтэй машинтай гэж лээ. Тэгвэл he has гэж л байгаа. He has a car. He has a car. Тэр машинтай. За энэ дээр дахиад хараарай. I have a car. Би машинтай. He has a car. Тэр эрэгтэй машинтай. За тэгвэл тэр эмэгтэй машинтай гэвэл бас ялгаа авахгүй she has. За энэ одоо 8 хөлтөө одоо аалдс одоо 8 хөлтөө гэдэг ч юм уу тийм ээ. Ингэж хэлвэл it has гэж бод одоо тэр ямарваа нэг юмд юу байдаг тухайгаа яаж болно шүү дээ. It has 8 legs. Одоо манай Монгол банхрыг нөгөө 4 нүдтэй гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл одоо манай нохой 4 нүдтэй гэж хэлвэл our dog гэдэг нь одоо it шүү дээ. Our dog has 4 eyes. Ингэж хэлнэ шүү дээ. За юм. Тэгэхээр I, you, we, they дээр have been, he, she, it дээр has байна гэдэг ингээд ойлгоно. Тэгэхээр биер хөрсөн хуриулт маань юунд гарч вэ гэвэл ерөөсөө одоо цагийн have has гэсэн энэ хоёр дээр аль биер нь яаж хөрөх вэ гэсэн энэ асуултанд хариулахын тулд энэ have has-ын хувирлуудыг бүгдээ ингэж ойлгох хэрэгтэй болж байна. Өнгөрсөн цаг ирээдүйн цаг дээр бол ерөөсөө биер хөрсөн хуриулт бол байхгүй. Яг нэг тэр ганцхан учраас I had, you had, he had, she had, we had, they had гэдэг ингэ явчихна. За энэ ч ялгаа авахгүй. I will have, you will have, he will have, she will have. Ярианы хэлэн дээр I will have a car гэдэг хөвчлэн ингэж товчилж болдог. I'll have a car. You'll have, he'll have a, we'll have a ингэж ярьж болно гэсэн үг. За ингээд бүгдээ have гэдэг үйл үгийнхаа цагийн хувирлууд одоо цагаар яаж хувирах вэ? Өнгөрсөн цагаар яаж хувирах вэ? Ирээдүйн цагаар яаж хувирах вэ гэсэн хувирлтыг үзлээ. Мөн have, has буюу to having одоо цагийн have, has гэсэн хэлбэр маань биеэр яаж хувирт юм бэ гэдгийг бас үзлээ. I have, you have, we have, they have, he has, she has, it has. Ингэж арч. За тэгвэл одоо бүдрээ юу яах чинь? Батлах хэлбэр дээр нөгөө англи хэлний 5 хэлбэрийг гэдэг одоо бүдрээ хичээл болгон дээр англи хэлний 5 хэлбэр буюу positive form, negative form, general question, disjunctive question, special question гэдэг ингээ хэлээд яваад байгаа. Ингээд ярилцаад ойлголцоод явж байгаа. Тэгвэл одоо сая бид нар батлах хэлбэр буюу positive form дээр өгүүлбэр маань хэрхэн үүсэх вэ? Биеэр яаж хувирч одоо батлах хэлбэр үүсэж байгаа юм бэ гэдгийг мэдэж авлаа. Одоо тэгвэл бүдрээ үгүйсэх гэж байна. Үгүйсгсэн хэлбэр дээр одоо negative form дээр юу болох вэ гэдгийг харъя. Батлах хэлбэр дээр бол энэ I have, he has. Өөрөөр хэлбэл ингээд ойлгочихвол. За have нь болохоор I, you, we, they have. He, she, it has. За тэгээд англиас сурч байгаа хүмүүсийг харахад энэ нэрийн дунд бас төөрөх, бүдлэх, андуурах юм тохиолдолд маш хажуулагддаг. Өөрөөр хэлбэл he have гэж хэлдэг. Энэ бол биш шүү дээ. He has. За мөн I has гэж хэлдэг. Энэ бол бас л буруу. Өөрөөр хэлбэл I, you, we, they
have, he, she, it has. За одоо үгүйсгэй. Үгүйсгэл яах вэ? Ямар хэлбэртэй болох вэ? гэж зааж өгч байна. За I, you, we, they гэсэн биеийн төлөөнүүдийн үгний араас мөн he, she, it гэсэн биеийн төлөөнүүдийн араас юу арах вэ гэвэл үгс хэлбэрээр бол do not буюу don't. I, you, we, they don't. He, she, it энэ тохиолдолд don't биш doesn't гэсэн юм туслах хөлөг орчдөг. Тэгээд нөгөө үндсэн үг болох have ч нөр орж ирнэ. Have. За ингэж эсхэмжчлээ гэж нь. Одоо надад машин байхгүй гэж хэлбэрээ. I don't have a car гэж хэлж. За одоо ерөөсөө яг энэ схемийг хараад энэ бүх биеийн төлөөнүүд өгнүүдийг одоо түүнд одоо машин байхгүй гэсэн юм уу хийж болно. Заавал хэвээр би машингүй, надад машин байхгүй. I don't have a car гэж. Чамд машин байхгүй шүү дээ гэж лээ. Тэгвэл you don't have a car. Биднэрт машин байхгүй. Бид нэр машингүй. We don't have a car. За тэд нар машингүй. Тэднэрт машин байдгүй маа гэж лээ. They don't have a car. За тэгвэл одоо анхаарласаа хандуулаарай. I, you, we, they дээр don't гэсэн юм туслах хөлөг орж ирээд хойноос нь have орж исэн бол he, she, it дээр don't биш doesn't гэж орж иж байгаа. За харъя. Тэр хэрэгтэд машин байхгүй. Түрүүн бид нар бол тэр хэрэгтэд машинтай, тэр хэрэгтэд машин байдаг гэд баталж ирсэн шүү дээ. Одоо л үгүйсгэж байна. He doesn't have a car. He doesn't have a car. Тэр хэрэгтэд машин байхгүй. Түүнд машин байдаггүй. She doesn't have a car. Тэр эмэгтэйд машин байхгүй. Тэр эмэгтэй машин байдаггүй. Түүнд машин байдаггүй гэсэн ийм утгаар орж байгаа. За тэгэхэд одоо мэдээж машинаа солих болно шүү дээ. Одоо юу гэх юм? Надад одоо найз нөхөд гэж байдгүй мó? Надад би одоо найзгүй гэж хэлж болно. Тэгвэл I don't have any children, any friends. За чамд цаг хугацаа байхгүй шүү дээ. Чамд одоо тийм цаг байхгүй гэжлээ. You don't have any time гэж болно. Үгүйсгэж байгаа учраас any гэсэн үг орж иж байна. За мөн ганц тооны буюу одоо ерөнхийд нэр тохиол ek гэж хэлж болно. За цаашаалаа. Бид нар одоо хүүхдгүй. Бид нарт хүүхд байдаггүй. Бид нар хүүхдгүй бол we don't have any children гэж хэлж болно. За тэгвэл цаашаалаа. Тэр эрэгтэй эхнэргүй гэж лээ. Тэгвэл he doesn't have a wife. He doesn't have a wife. За he doesn't have a wife. За тэр эмэгтэйд одоо найз залуу байхгүй гэж лээ. Тэгвэл she doesn't have a boyfriend. She doesn't have a boyfriend. Түүнд найз байхгүй, найз залуу байхгүй гэсэн ийм утгаар ингэж хэрэглэгдэх нь. За тэгвэл үгүйсгэх хэлбэр. Үгүйсгэх хэлбэрийг бүгдээ сайн хараад аваарай. I, you, we, they don't have. I don't have, you don't have, we don't have, they don't have. За he, she дээр болохоор doesn't have. He doesn't have, she doesn't have, it doesn't have. За ингээд үгүйсгэх хэлбэрийн загварыг хүчин та нарт зааж өглөө. Үгүйсгэх хэлбэр маань одоо яаж үүсэх вэ? Энэ ямар ялгаатай байна вэ гэдэг нь ингэж харж ажиглаж аваарай. За тэгээд одоо багшаа заасан хичээлийг баттгаад гэртээ одоо маш олон үг үйлбэрийг үгүйсгэх хэлбэрт оруулаад
өөртөө ажиллаад англи монголоор нь хэлээд ингэж баталгаажуулж авах юм бол та нарт илүү сайн үлдэнэ гэдгийг багш нь зөвлөж байна. За ингээд үүс хэлбэр маань ингээд болж байна. Одоо бүгдээ дараагийн хэлбэр болох ерөнхий асуулт руу оръё. Ерөнхий асуулт. За ерөнхий асуулт гэж яг юу хэлэх вэ гэхээр ерөнхий асуултыг англиар general question гэдэг заажсан. За тэгвэл ямар ямиг ерөнхий асуулт гэдэг вэ гэдгийг бүгдээ эргээд нэг саная. Туслах хуулиугаар эхлээд yes no гэсэн хариулт заавал шаарддаг асуултуудыг ерөнхий асуулт буюу general question гэж хэлнэ. За тэгвэл одоо туслах хуулийг гэж түрүү багш нь хэлсэн байгаа. Do not, does not, don't, doesn't. За тэгвэл одоо ерөнхий асуулт учраас нөгөө do, does-аар өгүүлбэр эхэлнэ гэсэн үг. За ингэж эхлэх та бүгд. Та хүүхэдтэй юу гэж асууя. Та хүүхэдтэй юу? Do you have? За ингэж орчиж байна. Өгүүлбэр бүтцсэн. Do you have any children? Do you have any children? Та хүүхэдтэй юу? За тийм ээ. Би хүүхэдтэй. Yes, I have. Yes, I have. За тэгэд одоо энэ do you have гэж байна. Тэгвэл одоо энэ түрүү үздэнчлэн do you have гэж хэлж болно, do they have гэж хэлж болно, do we have гэж хэлж болно. За тэгвэл одоо 3 дугаар биеийн ганц тоо төр яадаг юм бэ? 3 дугаар биеийн ганц тоо гэдэг нь нөгөө he, she, it шүү дээ. За тэгвэл тэр эрэгтэй хүүхэдтэй юу гэжлээ? Тэр эрэгтэй хүүхэдтэй юу? Одоо ялгаа нь гарч гэж байна. Does he тэр эрэгтэйг бол he. Does he have? Does he have any children? Тэр эрэгтэй хүүхэдтэй юу? Яагаад does авч байгаа юм бэ гэхээр he учраас. He, she, it тэр does гэсэн юмслог бол эхлэх ёстой. I, you, we, they байх юм бол do гэсэн юмслог бол эхлэх юм байна гэдэг сайн хараад ороо. Does he have any children? Тэр эрэгтэй хүүхэдтэй. Тийм ээ, тэр хүүхэдтэй гэж лээ. Yes. Yes. He. Одоо I have гэжсэн бол yes. He has. За ярин хэлнэр хөвчлэн багын хариултан дээр ингэж хэлнэ. Yes, I have. Yes, he has. За тэгвэл шууд тусгай асуултыг бүгд асууя. Та хэдэн хүүхэдтэй юм бэ? Та хэдэн хүүхэдтэй вэ? Гэвэл хэдэн гэдэг нь одоо эхэлж орж ирнэ. How many? How many? How many гэдэг ардаас орсон нэр үг дандаа олон тоон дээр асуугддаг. How many children? How many children do you have? How many children do you have? Та хэдэн хүүхэдтэй вэ? За ингэж орчиж байна. Do. You учраас do гэсэн цэцлэгүүлийг авч байгаа. Үйл эзэн та учраас. За тэгвэл тэр эрэгтэй хэдэн хүүхэдтэй юм бэ гэж асуух чинь бүгд тэр эрэгтэй хэдэн хүүхэдтэй вэ? How many children? How many children? Одоо юу болох вэ? Зүйтэй. Do does болно. Яагаад вэ гэвэл үйл эзэн ч түрүү юу гэсэн учраас do гэрэлж байгаа. Do авч байгаа. Одоо he үлийн эзэн маань he байгаа учраас does he have? За. How many children does he have? За ингэтэр энэ ялгаанууд нь ингэж нэлээд сайн харагдаж байгаа. Ялангуяа бүгш нь улаан балаар ингэж та бүхэнд ойлгомжтой байгаа үднэс тэмдэглэл яваад байна. How many children do you have? How many children do you have? How many children does he have? Одоо та хэдэн хүүхэдтэй? Тэр эрэгтэй
хэдэн хүүхэдтэй вэ гэвэл ингэж асууна. Ялгаа нь. За мөн өөр нэг тусгай асуулт асууж үзье. Та одоо ямар машинтай юм бэ? Танд одоо ямар машин байдаг юм бэ гэж асууж үзье. Тэгвэл which car do you have? Which car do you have? За энэ have гэсэн өнөөдөр үзэж байгаа учраас багш нэг улаан ангийн балаар та бүхэнд бичиж өгч байгаа. Та нар ч бас улаан ангийн балаар дэвтэр дээр бичиж аваад өөртөө яриад өөртөө тайлбарлаж хэлж өгөөд ойлгоод аваарай. Та одоо ямар машинтай юм бэ? Танд ямар машин байдаг юм бэ гэвэл which car do you have гэж хэлнэ. За тэгвэл одоо тэр эмэгтэй ямар машинтай юм бэ гэж хэлвэл which car одоо дүүн яах вэ? Das болно. Das she have? Which car do you have? Тэр ихтэй ямар машинтай юм бэ? Яг одоо тэр ихтэй ямар машинтай юм бэ гэдэг асууад байна. За тэгвэл тэр ихтэй ямар машинтай юм бэ гэдгийг тэр эмэгтэй ямар машинтай юм бэ гэвэл which car does she have? Тэгвэл одоо нэг өдөр өнгөрсөн цаг болгож үзье. Өнгөрсөн цагаар шилжиж үзье. Нөгөө хайг өнгөрсөн цаг. Тэр та ямар машинтай байсан бэ? Та ямар машинтай байсан юм бэ? Урд нь өмнө нь тийм ээ. Which car одоо нөгөө дүү маань өнгөрсөн цаг дээр did гэсэн юм баслах болов. Which car did you have? Which car did you have? За энэ дээр ялгаа юу гарч байгаа юм бэ гэхээр энэ одоо та ямар машинтай бэ гэдэг асуудаг. Та одоо ямар машинтай бэ? Which car do you have? Одоо садар асуудаг. Which car did you have гэхээр өнгөрсөн цаг дээр. Одоо өөрөөр өмнө нь which car did you have before гэж юм орж болно. Та одоо урд нь ямар машинтай байсан бэ? Энэ тухай. За одоо ирээдүйн цаг руу шилжүүлье. Та одоо ямар машинтай болох юм бэ? Та одоо машинтай болох гал одоо ингээд машин сонирхоод машин одоо ингээд машины тухай мэдээлэл цуглуулад яваад байгаа юм байна. Одоо ер нь ямар машин авах гэдэг юм? Ямар машинтай болох гэдэг юм бэ? Гэсэн ийм утгаараас авал ирээдүйн цаг дээр яаж асуух вэ гэдгийг бүгд үзэж гэж байна. Which car will you have? Which car will you have? За асуух хэлбэр дээр ингээд түрүүн бид нар баталгаа хэлбэр дээр надад машин байдаг, надад машин байсан, би машинтай болно гэж үзчихсэн бол одоо тусгай асуултан дээр хэрхэн одоо өнгөрсөн ирээдүйн цагаар хувирдаг юм бэ гэдэг энэ хувирлтыг багш нар зааж өглөө. Дахиад нэг харъя. Та ямар машинтай вэ гэвэл which car do you have гэж энэ дүү гэдэг нь одоо цаг нь. Хэрвээ та одоо цаг дээр ингэж асуухаар бол дүү гэсэн туслах болох хэрэглэх юм байна. Which car did you have? Та ямар машинтай байсан бэ? Энэ бол өнгөрсөн цагийг яаж мэдээд байгаа юм гэхээр энэ did гэсэн туслах болгон тусламжлаар мэдээд байгаа. Энэ бол өнгөрсөн цагийн туслах болов шүү дээ. Та ямар машинтай болох вэ гэвэл which car will you have? Та одоо ямар машинтай болох гэж байгаа юм бэ? Та ямар машин худалдаж авах гэж байгаа юм бэ гэсэн ийм утгатай ийм үгээр ахна. За ингээд have гэдэг үг маань одоо цаг дээр, өнгөрсөн цаг дээр, ирээдүйн цаг дээр хэрхэн хувирах, мөн батлах, үгүйсгэх, ерөнхий асуулт, мөн тусгай асуултан дээр хэрхэн орох вэ гэдгийг багш зааж өглөө. Одоо тэгээд бүгдээ ялгах асуултан дээр 3 цагаар нэг өгүүлбэрийн жишээн дээр бас хамтарч жишээн дээр ярилцъя.
За машин гэдэг явц учраас бид нар бас машинтай жишээ авъя да. Тэр эрэгтэй машинтай юм уу? Тэр эмэгтэй машинтай юм уу гэсэн юм. Тэгвэл тэр эрэгтэй машинтай юм уу? Тэр эмэгтэй машинтай юм уу? Эсвэл тэр эрэгтэйд машин байдаг юм уу? Тэр эмэгтэйд машин байдаг юм уу гэж асуувал does she or he ялгаж байгаа хоёр үг чинь he, she, he учраас ялгаж байгаа хоёр үгийнхаа дунд нь о гэсэн холбоос үг авчна. За тэгээд нөгөө байдаг гэдэг үг чинь гараад ирчихнэ. Have a car. За одоо та нар болохоор энэ машинаас хэлчихэж штэ. Тэр эрэгтэйд одоо найз байдаг юм уу? Тэр эмэгтэйд нь найз байдаг юм уу? Тэр эрэгтэй байртай юм уу? Тэр эмэгтэй байртай юм уу? Одоо юу гэдгийг тэр эрэгтэйд одоо ах байдаг юм уу? Тэр эмэгтэй ахтай юм уу гэдэг ч юм уу тийм ээ. Тийм. За одоо тэгвэл энэ does she or he have a car гэдгийг өнгөрсөн цагаар шилжүүлнэ. Өнгөрсөн цагаар. За тэгвэл одоо энэ монголчилж орчуулбал ойлгвол тэр эрэгтэй машинтай байсан юм уу? Тэр эмэгтэй машинтай байсан юм уу гэвэл юу гэсэн юм? Does нь мэдээж did болно. Did he or she have a car? Have гэдэг удаанаар хичээл ороод. Did he or she have a car? Одоо цаг өнгөрсөн цаг хоёрын юугаар ялгарч байгаа юм бэ гэхээр яг энэ тусгай асуултан дээр биш ээ ялгах асуултан дээр does did гэсэн юм хоёр үг. Ийм хоёр цэцлэг боломжтой утга нь илэрхийлэгдээд байгаа. Утга нь ялгагдаад байгаа. Does she or he have a car? Тэр эрэгтэйд машин байдаг юм уу? Тэр эмэгтэйд машин байдаг юм. Одоо цаг дээр асууад байна. Өнгөрсөн цаг дээр асуувал did he or she have a car? Тэр эмэгтэй машинтай юм уу? Тэр эрэгтэй машинтай юм. За тэгвэл одоо ирээдүйн цаг дээр асууя. Тэр эрэгтэй машинтай болох юм уу? Тэр эмэгтэй машинтай болох юм уу? Тэгвэл will he or she have a car. За ингээд does, did, will гэсэн юм гурван тусдаа хуулаг маань have-тай хэрхэн зохицолдож, хэрхэн хувирч, яаж одоо цаг, өнгөрсөн цаг, ирээдүйн цагийн утга гарч ирж байгаа юм бэ гэдэг дээр үзлээ. Багш нарт өнөөдөр to have гэсэн юм туслах хуулийг зааж өглөө. За ингээд одоо уламжлалт ясаар багш та бүхэнд асуулт хариулт руу орох гэж байна. Асуулт ямар асуулт ирсэн байна вэ гэдгийг уншаад асуултаа юу яа та хариулъя та. Одоо яг have-ийн тухай, яг өнөөдрийн заасан хичээлийн тухай та бүхэн асуулт байвал яг одоо комент бичээрэй. Яг одоо багш та бүхэнд хариулнаа. Хичээлийн одоо өнөөдрийн хичээлтэй холбогдлолтой бус одоо асуулт асуух юм бол багш та бүхэнд тэр юугаар эргээд одоо юугаар комментээр та бүхэнд хариу өгнө гэдгийг хараад аваарай. Маш сайн ойлгомжтой заадаг хүн байна гэж байна. Баярлалаа. Лайв хадгалаарай гэж байна. Лайв маань одоо юу яаж байгаа? Icon цэгийн пэйж дээр хадгалагдчихж байгаа. Мөн сондөр хэлний зайны сургалт гээд одоо зөвхөн одоо энэ англи хэлийг юугаар онлайнаар сурч байгаа сондөр хэлний англи сургуулийн төв Icon цэгийн мэдээ хамтарч явуулж байгаа энэ хичээлийг үзэж байгаа энэ үзэгчдод энэ оюутнууд зориулаад хүмүүс зориулаад манай төвийн зөвхөн сондөр хэлний зайны сургалт гэсэн юм пэйж хуудас нээсэн байгаа. Энд одоо бүгдээ кириллээр сондөр хэлний зайны сургалт гэж ороод лайк дараад бид нартай нэг дээрээ бүх хичээлүүд маань энэ дээр хадгалаастай байж байгаа. За. Нэг сарын бүтэн өдрийн анги хизээнээс эхлэх вэ гэж байна. За 12 сарын анги бол 11 сарын 28-нд эхэлсэн явж байгаа. Нэг сарын анги бол 12 сарын
26-нд эхэлнэ. Та бүхэн сондөр хэлэн English Language Center гэсэн хаяг руу ороод бүх мэдээллийг манай сургуулийн төвийн тухай бүх мэдээллийг авах юм боломжтой байгаа шүү. Тань дээр англи хэл сурмаар байна. Ёстой гоё байна гэж байна. За манай төв дээр ирж англи хэлийг суралцаарай гэж багш та бүхнийг урьж байна. Манай сургуулийн төв Инх тайвны гүрээ зүүн талд паркийн баруун талд 13 давхар Park Place гэдэг офисын 6 давхарт нь байрлаж байгаа. Мөн сондөр хэлэн English Language Center гэсэн хуудас руу орж лайк дарж бидэртэй нэгдвэл өдөр бүр мэдээлэл та бүхэнд хүрч явах болно. Зайны сургуулийн ном гэж байгаа юу гэж байна. Зайны сургуулийн ном одоохондоо байхгүй байгаа. Яг одоо 5 дахь өдөр болгон баасан гараг болгоны 13 цагаас энэ хичээл маань явж байгаа. Баасан гараг болгоны 13 цагаас энэ хичээлийг байнга үзэж бидэнтэй хамт байгаарай гэж хэлээ да. Does she have a car? Яагаад have орж байгаа юм бэ гэж. Зүйтэй. За яг ийм хичээлийн төрлийн асуултыг багш нь маш сайн тайлбарлаж зааж өгье. Яагаад вэ гэхээр he she it гэсэн энэ 3 дуурын ганц тоо маань does гэсэн ийм туслах хуулийг өмнө авч хэрэгэлдэг. Энэ бол дараа нь одоо жирийн одоо цаг гэсэн цаг руу ороод ирэхээр бүр илүү ойлгомжтой болно. За мөн бусад биеуд дээр энэ do гэсэн одоо энэ юунуудыг авдаг. Туслах хуулийг авдаг. Өөрөөр хэлбэл I, you, we, they мен do гэсэн туслах хуулигтай хамт хэрэглэгддэг. He, she, it нь does гэсэн туслах хуулигтай хамт хэрэглэгддэг учраас does she have гэдэг өгүүлбэр эхэлж байгаа шүү гэдгийг анхаарал аваарай. Хичээлийн цаг өөрчлөгдсөн юм уу? Хизээ ордог болсон юм бэ гэж байна. За өмнөх баасан гарагт icon цэгмэний зүгээс зайлшгүй хойшлуулсгүй ажил гарсан учраас өнөөдрийн буюу даваа гарагийн хичээл маань нөхөгдөж зааж байгаа гэдэг бүгдээрээ ойлгож аваарай. Тэгээд одоо энэ 7 хоногийн баасан гарагт хичээл маань цаашаа хэвийн үргэлжлээд явна гэдэг багш нь хэлээ да. Өгүүлбэр дунд have гэд явхаар толгоо эргээд байдаг юм аа гэж байна. За одоо тэгээд толгоо эргэсэн ч одоо яах вэ? Угаасаа л одоо өгүүлбэр дунд have гэж орхол учиртай учраас have гэдэг үг маань хэрэглэгдэх учраас одоо толгойнхоо эргийг гаргаад олон өгүүлбэр дээр ажиллаад ингээд дахин хэлээд дахин ойлгоод баталгаажуулаад яваад байвал энэ дээр толгойн чи эргээ багасах байхаа гэж багш нь зөвлөө да. Doesn't she has a car гэхгүй юу гэж байна. Doesn't she has a car гэхгүй. Doesn't орсон бол have орно. Өөрөлдөл өгүүлбэр тухайн өгүүлбэр дотор чинь doesn't орсон тохиолдолд тэр үйл үг маань have-аар хэрэглэгдэнэ. Does байхгүй тохиолдолд has байдаг юм байна гэж бас иймэрхүү маягаар ойлгож болно. Future дээр do-г бичдэггүй юм уу гэж байна. Do ч нь одоо цаг шүү дээ. Одоо цагийн туслах хуулийг нь do-гээр бичигдэнэ. Future-ийн туслах хуулийг болохоор will гэж орж иж байгаа. Тэгэхээр энэ дээр бол юу гэдэг do he or she will have гэж хэлэхгүй нэ. Will he or she have гэж хэлнэ. Та одоо машинтай болох ч юм уу гэвэл will you have a car гэж сухна шүү дээ. Өөрөөр хэлбэл та машинтай юм уу гэвэл do you have a car? Та машинтай байсан уу гэвэл did you have a car? Та машинтай болох уу гэвэл will you have a car гэж ингэж асууна. Анхан шатаас нь хүүхдээ суулгах гэдэл гэж байна. Одоо хичээлтэй болчлоо, лайва хадгалаарай гуйж байна гэж байн хадгалагдаж байгаа. Бүх санаа зовоорой. Манай сондролын төвийн бас юун дээр YouTube сувг дээр хадгалагдаж байгаа. Сондролын зайны сургалт гэдэг кириллээр бичиж орвол одоо сондролын зайны сургалтын хуудсан дээр хадгалагдаж байгаа. Мөн Icon News цэгийн пэйж дээр хадгалагдаж байгаа. Тэгэхээр энэ бол байн хадгалагдаж явах учраас та бүхэн эргээд одоо хичээлүүдийг үзэж одоо шууд хүлээж авах цаг зав боломж байхгүй байсан тохиолдолд дараа нөхөж хичээлээ оролцохын боломжийг бидний зүгээс та бүхэнд олгож байгааг баяртайгаар хэлэхээр байна. За ингээд цаг маань болж байна. Өнөөдрийн хичээлийг маш шимтэнгүү үзэж маш их асуултыг асууж бидэнтэй хамт байсан та бүхэнд багш нь баярлалаа. Өнөөдрийн хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Одоо энэ 7 хоногийн баасан гарагийн 13 цагт бүгдээрээ иргэн уулзъя. Баярлалаа. Баяртай.